хаана гэдэг болчихно. Болч. Шууд эхэлчих. За өнөөдрийнхөө 30 минут эхэлье. Тэгээ өнөөдөр та бүхнийг бас өрөөндөө урьж ирүүлсэн явдал бол 3 сар маань үндсэндээ дуусчихж байгаа. За эх 7 хоногоос эхлээд 4 сар бол үндсэндээ гарч байгаа юм. Тэгэхээр 3 сард хийгдсэн одоо анхаарал тавьсан гол ажлууд маань юу вэ? За 4 сар, 5 сард бас ямар онцлог ажлууд дээр засгийн газар анхаарч ажиллах вэ гэдгээ ярих гэж бодоод өнөөдөр та бүхний өрөөндөө ирсэн. За биднэрт нэлээд сонирхол татсан нэг асуудал бол энэ өнгөрсөн 2-3 сард өнгөрж байгаа 2-3 сард бид нар экспортыг дэмжих, импортыг орлох төслүүд дээр бид нар бас нэлээд ажиллалаа. За бид нар бол 7 хоног бүр одоо 2 дахь 4 дахь өдрийн төслүүд дээр тусгайл манай өрөөнд бас авчир сонсож байгаа. Эх 7 хоногоос бид нар энэ төслүүдийг салбараар нь бас сонсно. За тэгвэл бид нар энийг бол ямар шийдэл хийцгийг гэхээр 800 гаруй төслөө бол арилжааны банкудад санал болгоцсон. Одоо манайхан наадах чи одоо хэзээ эхлэх юм бэ гэж асуугаад байгаа. Тэгэхээр энэ төслөө өгсөн аж ахуй нэгж иргэд маань өөрийнхөө харилцдаг арилжааны банкн дээр хандна гэсэн. Тэгээд арилжааны банкнда за миний ийм төсөл байгаа юм гээд тэгээд төслөө арилжааны банкнд танилцуулна. Арилжааны банкнд тэр төслийг болж яана гэвэл хөгжлийн банк руу хандна. Ингээ хөгжлийн банк тэндээсээ бол мөнгө гаргана. Ийм схемээр явна. Ер нь манайхан бол экспортыг дэмжих төсөл, за импортыг орлох чиглэлийн маш их олон төслүүд бол ирсэн байгаа. Гадаадаас авдаг олон юмыг дотооддоо хийе гэсэн ийм санаачлал бол маш сайн ирсэн байна. За энэ 3 сард товлсон нэг ажил өнгөрсөн энэ 7 хоногт болж дуусч байгаа нь бол Монголын эдийн засгийн форум юм байгаа, чуулган юм байгаа юм. За энэ бол жил бүхэн болдог 5 дахь жилдээ болж байгаа. Нодон жилээс эхлээд бид нар нэг жаахан үр дүнтэй болгоё, сэдвтэй болгоё гэдэг нодон жил бид нар Монгол брендийн тухай ярьсан. Ер нь нодон жил бидний ярьсан зүйл бол ер нь Монголынхаа бараа бүтээгдэхүүнийг өөрснөө бий болгох нь зүйтэй юм байна шүү гэдэг дээр тогтож ярьсан. Ноос ноолуурынхаа бүтээгдэхүүнээ сайжруулах гэсэн, арь ширээшээ боловсруулах гэсэн, хүлэмжтэй болоё гэсэн, ойдог шиддэг юм эндээ хий гэсэн юм санаанууд бол нэлээд сайн гарсан. Аялжуулчлаа, хөгжүүлээ. Тэгэхээр энэ өнгөрсөн жилийн эдийн засгийн чуулган дээр яригдсны дагуу бид нар одоо 15 онд Герман улсын нийслэл Берлин хотод болох олон улсын аялал жуулчлалын интернэшнл олон улсын аялал жуулчлалын том үзэсгэлэн болдог. Тэр үзэсгэлэнд бол Монгол улс бол гол одоо түнш орноор оролцож байгаа. Ингэснээрээ бид нар юу гэж байгаа вэ гэхээр өнгөрсөн жил эдийн засгийн чуулган дээр ярьсны дагуу Монгол улсад гадаадынхныг одоо даллах, татах тэр гол арга хэмжээ бол 15 оны ITB юм аа. ITB би гадаад үеийг хэлчихье. Энэ арга хэмжээ юм аа гэж байгаа. Тэгэхээр нодон жил одоо манайхаа ингэж ярьж байгаа. Энэ эдийн засгийн форум дээр их олон юм яригдах юм аа. Тэгээд аль зэрэг хэрэгжиж байгаа юм бэ гэж. Тэгэхээр нодон жилийн эдийн засгийн форум дээр хөндсөн Монгол брендийн асуудал бол монголчуудын хувьд маш одоо чухал асуудал болж олон зүйлд амьдралд хэрэгжиж байгаа. Жишээлх юм бол Чингис Бондоос зээл авсан нэлээд олон компаниуд бол ноосны чиглэлийг үйлдвэрлэлээ, ноолуурын чиглэлийг үйлдвэрлэлээ өргөтгсөн байна. За дээр нь оёдл нэхмэл хийдэг компаниуд бол бас Чингис Бондоос мөнгө авсан. За тэрнийхээ дагуу одоо өөрснийхөө бүтээгдэхүүнүүдийг бол нэлээд сайжруулж эхэлсэн байгаа. Би нөгөө жишээ болгоод хэлэхэд бид нар оёдлын нэг компани дээр очиж ирсэн шүү дээ. Ихтлгүүрээ хажууд байдаг. Тэгэхээр тэр компани бол Чингис Бондоос мөнгө аваад өөр одоо гаднаас орж ирдэг байсан маш их олон хувцсыг бол Монголд үйлдвэрлэдэг болсон жишээ. Тэгэхээр өнгөрсөн жилийн Монголын эдийн засгийн чуулганы гол үр дүнгууд бол гарч эхэлсэн. За энэ жил болохоор бид нар ийм юм хийх юм байна гэдгийг ойлголцсон. Энэ хийх юм энэ жилээс Монголд бүтээж эхэлье. Бусад салбарынхаа ямиг ч гэсэн хийж эхлэе. Зөвхөн мал аж ахуйн салбарын биш. Барилгын маш их хэмжээний материалыг бид нар гаднаас авч байна.
Одоо өнөөдөр бид нар цементийн нэлийн дийлэнх хувийг бол гаднаас авсан хэвээрээ байгаа. Тэгэхээр Монголд одоо ойрын хугацаанд ойрын гэдэг нь би 15 хоног ярьж байна. 15 он гэхэд бол 3 үйлдвэр том үйлдвэр ашиглалтанд орох ёстой. Тэрний нэг нь бол одоо ингээд сарын дараа үйл ажиллагаагаа эхэлнэ. Энэ бол хөтөл. Хөтөлд бол бид нар бас одоо дэмжлэг үзүүлсэн байгаа. Чингис Бондын мөнгнөөс. Тэгэхээр бол хөтөл бол нэг 300 гаруй мянган тонн цемент үйлдвэрлэдэг байсан бол энэ жилээс одоо бүрэн хүчин чадлаараа нөгөө мөнгө аваад өргөтгөлөө хийгээд 1 сая тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай болох учиртай энэ жилээс ажиллаж эхэлнэ. За дараагаар нь Дорногов аймагт 3 үйлдвэр болсон. За тэрэнд бид нар бас судалж байна. Чингис Бондоос дэмжлэг үзүүлье гэж. Тэгэхээр тэд нар дэмжлэг үзүүлэх юм бол тэд нар 15 онд бол энэ цементээр бол дотоодынхаа хэрэгцээ бүрэн хангах ийм хүчин чадал Монголд бий болох. Тэгэхээр нодон жилийн ярьсан Монгол брэнд энэ жилийн ярьсан Монголд бүтээцгээгээд байгаа зүйл бол дандаа ийм бодлоготой, зорилготой, за тэгээ мөнгөтэй, дэмжлэгтэй хийгдэж байгаа ажлууд юм аа гэдгийг би бас та бүхэнд хэлэх гэсэн. Энэ хоёр дахь хэлэх гэсэн санаа. За тэгэхээр төслийн асуудал, за энэ Монголын эдийн засгийн форум чуулган гэж юу юм гэж. Монголын эдийн засгийн чуулганыг бол тэгтээ засгийн газар бол зохион байгуулдаггүй юм. Монголын эдийн засгийн чуулган гэдэг бол засгийн газар өөрийгөө сурталчилдаг тэр зүйл бол биш. Жилдээ нэг удаа цуглаад мэдээж дунд нь бол зөндөл ярьж байгаа л манай бизнест одоо болж байгаа юм юу вэ? Бүр стратегийн чиглэлтэй Монгол улс эдийн засгийн хөгжил дээр юу анхаарах вэ гэдгийг манай хувийн хөвчлийнхэн цуглаж санаа бодлоо илэрхийлдэг. Тийм ч учраас энэ жил бид нар яг нь ерөнхий сайдын хувьд бол орж одоо нээж өгөхэлдэг. Бусад бүх арга хэмжээг бол Монголын эдийн засгийн чуулган гэдэг төрийн бус байгууллагын бол хийж явуулдаг. Ямар зочноороо ямар юм яриулах вэ? Аль чиглэлийн юмыг яриулах вэ? Тэгэхээр энэ жилийн хувьд бол тэдний хийснээр бол 34 сэдвээр одоо тийм тусгай салбар хуралдаануудыг бол зохион байгуулсан юм байна лээ. Би бас асуусан ороод үг хэлэхдээ хойш энэ хуучин аваа заал дүүрэн байдаг байсан энэ жил заал чинь дээдэлтэй хөнгөө байж тээ гэсэн чинь энэ жилээс бол шинэ зарчим тогтоож байгаа юм. Монголын эдийн засгийн форум гэдэг бол зүгээр нэг хин дуртай нэрээр баах юм ярьдаг биш. Бас тодорхой хэмжээний мөнгө төгрөг төлөөд тэгээд ингэж оролцдог юм. Энэ нэг зүүж өгсөн юм нэг олон өнгөтэй байсан шүү дээ. Тэр нь төлсөн мөнгө спонсорлсон хэмжээ янз бүрийн юмээр ялгаатай юм гинэ. Тэгэхээр энэ жилээс бас иймэрхүү шинэ зарчмыг энэ манай төрийн бас байгууллага бол тогтоож байгаа юм байлаа. За мэдээж одоо цаашдаа сайжруулаад явах юм зөндөө гарах байхаа гэж бодож байна. За дараа нь энэ 2 сараас эхлээд бидний нэг асуудал анхаарсан нэг том асуудал байгаа. Энэ бол үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх хөтөлбөр байгаа. Энэ жил бүхэн болж байгаа шүү дээ. Энэ жил бид нар нэг 7000 гаруй хүн бэлдээ гэсэн. Тэрнээс нэг 3600 хүн нь сургалтандаа суудсан. Одоо миний энэ юун дээр байгаа? Энэ дээр байгаагаар бол хөдөлмөрийн яармаг гэдэг юмыг одоо бид нар бий болгоно. Юу яана? Хийн. 4 сарын 4 гэж нэг бичсэн чаа. Энэ баялагийг бид бүтээн гэ 4 сарын 4-ний өдөр гэж байгаа. Одоо ухаанда 4 сарын 4 байна уу? Тэр өдөр бол энэ мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сарын 190 мянган төгрөгийн стипенд аваад мөнгө аваад сурж байгаа хүмүүс маань 3000 гаруй хүн төгссөн одоо. Тэгэхээр 4 сарын 4 хавьд энэ хүмүүс маань зөвхөн энэ Чингисийн талбай дээр одоо нэлээд томоохон цугларалт хийж за тэгээд энэ нөгөө компаниуд нь ирээд бэлдэж авсан хүнээ ажилд нь оруулах. За энэ ажлыг бид нар энийг хийн. Манай энийг бол хөдөлмөрийн яамныхан бол зохиож байгаа. Дээр нь хөдөлмөрийн яармаг гэдэг юм хийн. Одоо хаврын уран дулаан цаг боллоо. Одоо би ажилгүй гэж хэлэхээсээ илүүтэй хөдөлмөрийн яам бол энэ талбай дээр бол хөдөлмөрийн яармаг зохион байгуулчих. Ажилгүй гэж байгаа хүмүүс нь хүрээд ирэг. Тэгээд ажил олгогчтой нь уулзуулж өгөх, учруулж өгөх. Тэгээд шаардлагатай бол тэр хүмүүсийг мэрэгжлийг нь одоо өөрчлөх юм уу, шинэ мэрэгжил олгох тэр курс дахиад 2 сар сургах юм боломж байна. За энэ ажлыг одоо манай хөдөлмөрийн яамныхан дараагийн 7 хоногоос эхлээд хийгээд явах гэж байна. За дараа нь утааны асуудал гэдэг ингэж байгаа. Энэ ерөнхий сайд нэг утаа яриад тэгээд мартцсан болов уу гэж. Ерөөсөө мартаагүй. Би та нарт энэ графикаа үзүүлчихээр 1 өдөр утаа, 3 дахь өдөр утаа 9 цагаас. Тэгэхээр 7 хоногийн би 4 өдрийн өглөө 9 цагаас утаа ярьдаг байснаа одоо бол болоод 7 хоногт 2 удаа утаагаа ярьж байгаа. Утааны шийдэл дээр л бид нар их олон асуудал ярьж байгаа.
Тэгэхээр энэ ажил бол өглөө болгоно, 2 дахь 4 1 дахь 3 дахь өглөө болгоно хийгдэж байгаа. Тийм учраас намар гэхэд одоо утаагаа яаж багасгах вэ гэдэг юмыг мэдээж хавар болоод дулаарч явах үед л ярьж шийдэж авах учиртай. Тэгэхээр энэ ажил бол байнга явж байгаа. Дөнгөж сая би жишээлх юм бол хагас кокс хий гэсэн гадаадын компани, Эрдэнэс компани хамтарсан төлөөлөгчдийг авч үзлээ. Бид нар дандаа туршилт хийгээд явж байна. Утаа нэг өдөр арилгахгүй. Тэгэхээр зэрэг утааг арилгахныг арга бол байгаа олон зуухнууд зуух чижтэй ихэнх нь алга болцсон байлаа. За яг энэ байгаа нэг зуухнуудтай утаа баг гаргадаг юмыг шатаах хэрэгтэй. Утаа баг гаргаж шатдаг юм нь бол хагас кокс нэртэй. Тэгэхээр хагас коксыг хийж чадна гэсэн компаниудтай бид нар байнга уулзж байгаа. Тэгэхдээ тэд нартэй зүгээр ярихгүй байгаа. Чи наадахаа туршилт хийгээд хагас коксоо гаргаад ир хагас коксыг чи бид нар айлуудынхаа зуганд шатаагаад үзье. Утаа гарч байна уу? Утаа гарахгүй байна. Утаанаас гадна тэнд хөхрийн агуулмж ямар байна вэ? Азотын агуулмж ямар байна вэ гэдээ үздэг. Тэгээ сая бол их тийм сайн чанарын хагас коксын туршилтыг хийцсэн байдаг компаниуд. Сайн чанарынх байна. Нэг юм нь бол дутуу байна. Тэр нь нүүрсий чинь нэг хагас кокс болохоор дэгдэмхий бодис нь багасчдаг. Дэгдэмхий бодис нь багасчихаар утаа нь багасах мөртлөө шатахтаа дургу болчдөг. Тийм учраас одоо бид нар бол нүүрсийг сайн шатаадаг асаагуурын уралдаан зарлаад яваад байгаа нь хагас кокстой боллоо гэхэд тэрнийг асаана гэдэг бол хэцүү асуудал үүснэ. Тэгэхээр тэрнийхээ уралдааныг тэрнийгээ хийдэг хүмүүсийг одооноос бас энэ уулзалтанд оруулаад ингээ яриад явж байгаа. За тэгээ мөнхтөр дарга маань намайг утаагаа яриараа утаагийн чи мартцсан гэж ойлгож байгаа шүү гэсэн би мартаагүй шүү гэдгийг хэлж байгаа. За энэ хагас хүтэн сайнд нөгөө бидний нэг ярьсан Баян Хонгор аймгийн 2 сумын төв ашиглалтанд орно. За тэр лөө манай 2 3 сайд очино. Энэ бол манай бас шинжлэлийн засгийн газрын хөдөө орон нутг руу чиглэсэн ялангуяа сум руу чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт тэгээ хамгийн ихний ажил маань юм байгаа юм туршиж үзлээ. За ер нь сумын төвийг өөрчилж болох юм байна. Сайхан болгож болох юм байна. Тэгээ та нар маань өөрснөө очиод газар дээр нь тэр 2 суманд очиж үзээрэй. Нөгөө нэг сум нь бол замын үүд юм байгаа шүү дээ. Тэрлэг бас 14 төгрөг өгсөн. За ингээд энэ жилийн хувьд энэ 3 сум бол үлгэр жишээ өөрчлөгдөх учиртай. За хоёрыг нь бол хагас бүтэн сайд дээр та бүхэн очиж үзээрэй. Засгийн газрын хөдөө рүү чиглэсэн бодлого зүгээр нэг сумын төвийг одоо янзлснаар зогсохгүй бид нар энэ дээр бичсэн байгаа аймгийн төвийг одоо хот болгох. Тэр бол нэг л өгүүлбэр байгаа. Тэрний цаана маш их юм байгаа. Одоо жишээлх юм бол энэ аймгийн дулааны станц гэдэг ингээ 2 сард бичсэн. Энийг бид нар ерөнхийд нь 2 сард бол хийгээд шийдлээ олцсон. Улсын төсвөлөөр байгаа мөнгө компаниудад өгөөд компаниуд өөрсдөө нэмж мөнгө гаргаад станцаа бариад станцаа барьсныхаа дараа станцынхаа дулааныгаа айл өрхөд худалдаа далбан газрууд худалдаа тэндээсээ мөнгө олж авна гэсэн ийм схем төгссөн. Зарим нэг аймаг дээр манай компаниуд юу гэж яах вэ гэхээр дулааны үн өртөх нь хэтэрхий бага юм аа. Бид нар өнөөдөр хөрөнгө оруулаад станцаа бариад дулаанаа худалдаа буцаага мөнгө аавна гэдэг бол их л олон жилийн ажил болох юм байна гэсэн ярьж байгаа. Тийм учраас зарим аймагуд дээр дулааны үн өртөхийн асуудлыг ярих юм байна гэж. За ингээд бид нар нэлээд олон зүйлүүдийг бичсэн та нар мэдж байгаа. Одоо 3 сард бичсэн олон ажлууд би 2 3 хэлчихээ тоон гарын үсэг бол одоо ажилд орцсон 200 гаруй мянган иргэн юм аж ахуй нэгж авах боломжтой болсон. Энийг нээлттэй хийцсэн байгаа. Аймгийн дулааны станцуудаа шийдчихлээ. За тендерийн асуудлаар бид нар бүтээн байгуулалтын цагаар тендерийн байдал ямар хөө явж байгаа тухай олоодаа яриулчлаа. 3 сард бидний хийх ажлуудаас бол төрийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлага гэдэг юм дээр бид нар анхаарч байгаа. Одоо төрийн байгууллагууд иргэдэд үйлчилдэг тэр үйлчилгээг л одоо илт хот тэгээд журамтай дүрмтэй стандарттай болгох ёстой. Энэ ажлыг бид нар хийж байгаа. Өчигдөр бас манай өрөөнд бол энийг ярьсан. Одоо бид нар байгаа дүрм журмуудаа өөрчлөх тал дээр ажиллаж байна. За энэ жилийн наадмынхаа асуудлыг бид нар энэ 3 сард ярьж шийдэх гэсэн. Хаа явна хүү 7 ходог мэн. Хаана? Энэ 12 дээр. Хүү 7 hodгийн асуудлыг бид нар нэлээд хэд удаа нийслэлийн удирдлагатай суугаад ингээд ярьлаа. Энэ жил одоо хүү 7 hodогт даацтай дөрөвтэй нэмж хийх үү гэж. Нодон жил бид нар нэг 2 том талбай хийсэн байгаа. Хүмүүсийгээ суудаг сандал ширээгээ янзлсан байгаа. За энэ жил болохоор тэр хоёрыг холбосон зам хий. Тэрнээрээ бол тусгай машин үйлчлүүлээ. Бас тэр машины манайхан хийх гэсэн ингэ. За тэгээд сандлуудаа бол нэмж тавина энэ жилийн хувьд. За дараа жилээс эхлээл тэнд наадмаа нэгэмсэг хийх бэлтгэлийг дараа жилээс хангана. Энэ жилийн хувьд бол одоо стадионд цэнгэлдэх хүрээлэндээ бөхөө барилдуулаад наадмаа хүүд болоо борио хүүд болоо хөдөлгөөнтэй уралдуулдаг тэрнийг хэвээрээ хийн.
зохион байгуулалтын шинжтэй бага зэрэг арга хэмжээнүүдийг авна, машины зогсоолуудыг нэмж барина, суудаг сандлуудаа нэмэгдүүлнэ, замаа янзлна гэсэн нэг иймэрхүү зүйлүүдийг хийхээр бид нар тохирсон. Энэ жилийн хувьд бол одоо хүүд болоо худаг дээр бас өшөөх олон тэрбум төгрөг гаргахгүй нийслэлийн төсвүүдээр байгаа нэг 7-8 тэрбум төгрөг багтаагаад саяны ажлуудыг хийе гэдгээ ингээд тохирсон байгаа. За төрийн өндөр нууцлалын дотоод сүлжээ бол ашиглалтанд орсон байгаа. Бид нар бол анх манай засаг гарч ирдэг шүүмжилсэн ш. Засгийн төрийн халуун хаагчид ингээл интернетэд байн холбоотой байна гэдэг бол буруу байгаа гэсэн. Тэгэхээр тэрнийг бол бид нар шийдсэн. Яаж шийдсэн гэхээр төрийн байгууллагууд бол шууд интернет холбогдохгүй дотоод сүлжээндээ холбогдсон. Одоо тэр нууц болоод бусад бичиг баримтал зөвхөн дотоод сүлжээгээр явнаа. Энэ 80 гаруй байгууллага холбогдох ёстой. Эндээс 20-ыг нь бол холбоод эхлээд явж байна. За 4 сард бид нар их олон юм төлөвлөсөн байгаа. Тэрний нэг нь бол за би хэлье төлбөр тооцооны нэгдсэн систем. Одоо бид нар 11 сар энд бичсэн байна. Хаана? Улаанбаатарын энэ дээр байна. Энд юу гэж байна? Нийтийн тээврийн систем. 11 сар гэхэд Улаанбаатар хотод энэ автобусныхаа төлбөр тооцоо хийдэг юм боловсронгуй болгоё. Дээр нь болохоор манай иргэд гэрээсээ гарахаас өмнө манай хажуу талын автобусны буудлын дээр хэдэн минутын дараа автобус ирэх үү гэдгийг гар утсандаа татаж авсан тэр нөгөө програмаас харчдаг. Ер нь нийтийн тээвэр өөрөө ухаалаг болоод ямар автобус маань хаана явж ийн энэ төр гэдгээ хяндаг болчдөг. Ийм тогтолцоо нэвтрүүлэх гэсэн. Энийг бид нар бол 11 сард хий гэж ингэж тохирсон байгаа. Тэгэхээр энэний ажил бол одоо үндсэндээ манай нийслэл дээр бол хийгдээд ингээд эхлээд явнаа. Тэгэхээр төлбөр тооцооны нэгдсэн систем гэдэг юм энэтэй уялдаад наан ашиглалтанд орох хэрэгтэй. Төлбөр тооцооны нэгдсэн систем гэдэг нь юу гэхээр банкны харилцагч зөвхөн банктайгаа биш бусад банкудтай харилцах боломжтой. Гар утасны компани харилцагч бол зөвхөн өөрийнхөө оператор компанитай биш бусад оператор компаниуд руу ороод ярьдаг мэрдэг болгох ийм ажлыг бол бид нар хийж байгаа учраас 4 сард манай нэг гол ажил бол нэгдсэн төлбөр тооцооны систем гэдэг юм байна. Энэ нэгдсэн төлбөр тооцооны системийг хийчих юм бол бид нар 8 сард та нар ингээд нэг суман дээр яваад ороход энэ одоо Mobicom-ийн сүлжээ байхгүй юм байна. Өөр ямар юм байдгүй лээ. United-ийнх байдсан байна. Миний утас барихгүй байна гэж ярьдаг шүү дээ. Тэрнийг бид нар энэ 8 сард алга болгох гэж байгаа. National Roaming гэдэг юм хийн. Одоо бид нар International Roaming гэдэг олон улсад явахаараа гар утсаар ярьчихэд байдаг. Тэгсэн мөртлөө нэг суман дээр очихоор өөрийнхөө гар утсаар ярьж чаддгүй. Нөгөө сүлжээ нөгөө хүнийх байдаг. Тэгэхээр энийг бол бид нар одоо 8 сард шийдэхээр ингэж хийсэн байна. Дараагаар нэг юм байгаа. Энэ 10 сард MNP-гээ бичсэн. Энэ бол дугаараа хадгаж шилжих гэж байгаа. Тухайн дугаартай хүн бол Mobicom-ийн дугаартай хүн бол Mobicom-аар ярьж болно, Unitel-аар ярьж болно, бусад бүх сүлжээгээр ярьж болдог. За энэ тогтолцоо бол энэ 10 сард орно. Тэгэхээр энэ 8 сард 10 сард орох ажлын бэлтгэл бол одоо энэ 4 сард нэгдсэн төлбөр тооцооны системийн асуудлыг бол бид нэр нэлээд зөвтгүүлж хийнэ. За манайхан бас уулын аяллаа маршрут нэмэх гэж бид нар бичсэн. Бид нар уулзаад ер нь ингэж байна. Улаанбаатарынхантай ярьсан чинь заавал цэцээгүй манд чирэхээр хол машинаар явдаг юм чинь автобуснаас буугаад богдуул руугаа гарчдаг. Тийм маршрутуудыг одоо 3-ыг хийцсэн байгаа. Тэрнийг маш олон болгоё гэж манай аялал жуулчлалын яамныхантай тохирсон. Энийг бол 4 сард хийж эхэлнэ. За монгол хэлний шалгалтын асуудал байна. Туулын хурдны замыг бид нар санхүүжилтийг нь ярьж гэн. Энийг энэ 4 сард санхүүжилтийг нь ярьж шийдэх учиртай. Тэгээ хавар болоход ажил нь бол эхэлж явах юм аа. За хөдөлмөрийн яармаг гэж. За ийм ажлууд явна. За эх 7 хоногт бид нар нэг ийм хийх гэж товлж байна. Эх 7 хоногийн бидний гол ажил бол ерөнхий сайд 13 оныхаа төсөв дээр нэг 50 тэрбум багцтай байсан. Энэ 14 онд бол байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр 50 тэрбум төгрөгийн 25 орчим тэрбум төгрөг нь бол 11 аймагт онцлогооны төв бий болгоход зарцуулагдсан. Тэгэхээр эх 7 хоногийн мөнгөтөр дарга нэгд өдөр явах гэж байгаа. Бид нар нэгд өдөр Хинтээ аймагт ажиллая. Нэгд өдөр Хинтээ аймагт ажиллаад хоёр дахь өглөө тэр 11 аймаг маань 11-үүлээ одоо цахим хэлбэрээр видео хэлбэрээр онцлогооныхоо төвийг нээх. Тэгэхээр энэ маань одоо бас ингэ явсаар байгаад ажил боллоо. 11 аймгийн төв дээр онцлогооны төв ашиглалтанд орно гэдэг бол манай аймаг болоо суманд амьдарч байгаа маш олон иргэн Улаанбаатар руу ирэх шаардлагагүй болж байгаа. Тэгэхээр энэ 25 тэрбум төгрөгөөр бол бас ийм зүйлээ хийсэн. Энийгээ бид нар 2 дахь өдөр хүлээлгэж өгөө гэсэн байгаа. Ингээд Хинтээ аймагт бол бид энэ ажлыг хийн. За дээр нь бас ингээд
Чингис бондын мөнгө нь яасан бэ? Чингис бондын мөнгө бол жишээлх юм бол өнгөрсөн жил 4 аймгийн төвийг холбоход бол тэр мөнгө бол явсан. Энэ жил 6 аймгийн төвийг холбоход бас явна. Дээр нь энэ буян тухайгийн байшинг барихад бид нар Чингис бондын мөнгөөр жишээлх юм бол оруулаад байсан. Тэгээ буцаагаад нөгөө 8% зээл өгчөөд буцаагаад авчих ш. Тэрэн шиг аймгийн төвүүд дээр мянган айлын орон сууцыг эхлүүлэхэд бид нар бас Чингис бондын мөнгөийг өгнө. Тэгэхээр Чингис бондын мөнгө маань зөвхөн нэг аймгийн төв рүү явж байгаа зам руу биш, аймгийн төв дээр босч байгаа орон сууцнд, аймгийн төв дээр босч байгаа бусад олон объект руу бол энэ Чингис бондын мөнгө бол бас ингэж иргэдэд хүрч зарцуулагдаж байгаа юм. Тэгэхээр бид нар Хинтлийн аймаг дээр бас мянган айлынхаа орон сууцны сууцыг хаана барих гэж байгаа тэр газар дээр нь очиж за тэнд бол бас Чингис бондын мөнгнөөс тодорхой хэмжээтэй зарцуулна гэдгээ бас хэлэх юм аа. Ингээ Хинтлийн аймагт ажиллаж чад 2 дахь өдрийнхөө орой бид нар өдөөс хойштоо бол Говьсөнбөр аймагт ирж ажиллана. Миний очоогүй байгаа аймгийн нэг бол Говьсөнбөр байгаа. За ингээ Говьсөнбөр аймагт очиж бас тэдний дээр ажиллана. Ингээ 2 дахь өдрийн орой юм уу 3 дахь өдрийнхөө өглөө ирнэ гэсэн ийм бодолтой байна. За эх 7 хоног бол ямар 7 хоног болдгийг гэхлээр энэ засгийн газрын хувьд сарын эхний 7 хоног бол аймгийнхаа нөгөө бүх удирдлагуудаа цахим хурлаа хийж эх сарынхаа ажлыг ярьдаг, өнгөрсөн сарынхаа ажлыг дүгнэдэг, төрийн нарийн бичгийн дарга нартайгаа бас энийгээ хийдэг, агентлагийн дарга нартайгаа энийгээ хийдэг, ийм одоо зохицуулалтын ажил хийдэг 7 хоног байдаг. Энэ ажлуудаа бид нар хийнэ. Ер нь бид нар бол сар бүрийн эхэнд 7 хоногт сар бүрийн эхний энэ 7 хоногийн 2 дахь 3 дахь өдөр ер нь эх сард одоо бид нар ямар юм дээр гол нь анхаарах юм бэ гэдгээ бол улс орон даяараа аймаг одоо дүүрэг за тэгээд төрийн нарийн бичгийн дарга агентлагийн удирдлагууд бүгдээрээ бол ингээд тохирчдөг. За өшөө нэг зүйл хэлэхэд хэдийгээр дэлхийн эдийн засгийн байдал сайн биш байгаа. Дээр нь манай нүүрсний экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үн олигтой өсөхгүй байгаа. Бүр буурч байгаа. Боловч бид нар бас 2 дахь өдрийн өглөө өгөх нүүрсний экспортыг ерөнхий сайд дээр ярьж байгаа. Бид нар үн багтааж хэлсэн энэ нүүрсийг гаргахад учирч байгаа бэрхшээл саадаг 7 хоногын ярьж шийдэж байгаа. Тийм ч учраас манай нүүрсний экспорт бол үнэн муу байгаа ч хэлсэн өнгөрсөн жилийн яг 3 сард гаргаж ирсэн нүүрснээс нэг 100 гаруй мянган тонн нүүрс бол илүү гаргасан ийм байдалтай байгаа. Тэгэхээр энэ бол бас манай Монгол улсын одоо олдог мөнгө төсөв рүү ордог гол зүйл учраас бид нар энэ дээр онцгой анхаарал тавьж ажиллаж байгаа. Эх 7 хоногийн 1 дахь өдөр бүтээн байгуулалтын цагаар бид нар бүртгэлийн газрыг оруулахар болсон байгаа. Иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, за тэгээ хуулийн этгээдийн бүртгэлгээ бусад бүртгэлтэй холбоотой энэ чиглэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулах. Ялангуяа түүц машин ашиглалтанд орсонтой холбогдоод иргэний бүртгэл бол одоо болцсон. Энэ эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой эд хөрөнгийн бүртгэлийн нөгөө эд хөрөнгийн бүртгэлийн гэрчлэгээ гэдэг. Энтэй холбоотой асуудлыг цахимжуулах гэдэг нэлээд олон ажлууд бол манай бүртгэлийн байгууллагууд дээр хийгдэж байгаа. Энийгээ та бүхэнд одоо нэлээд дэлгэрэнгүй танилцуулах байхаа. За ингээ боллоо, баярлалаа. Он тулгын ирэхгүй. Манай нөгөө хувийн компаниуд гаргаж байгаа ш. Тэд нар бүгд ирээд бид нар тэрэн тулгарч байгаа асуудал юу вэ? Дэлхийн зах зээл дээр дэлхийн юу яхад жишээ хятадын зах зээл дээр нүүрсний нь яагаад буугаад байна? Бид нар ямар зардлаа хэмжүүлэх вэ? Яах вэ хүүгээ ярьж байгаа. Тэгэхээр ер нь бол нүүрсний үн буурсантай холбоотой бэрхшээл бол гарч байгаа нь үнэн. Тэгэхдээ 5 толгойн хувьд бол нүүрсний холбоорлолт бол хэвэн явж байгаа. Чаалкууд төлөх хөрнөөс 2 сая тонн нүүрс үлдсэн. 2 сая тонн нүүрс бол одоо гаргаад тавьчихсан. Зөөжил байгаа. Энэ одоо ирчээрээ зөөгөөд байвал нэг 5-6 сар гэхэд бол Чаалкогийн нүүрс гараад төлбөр юу тэр бол дуусна. Тэр бол өөрөө бол зогсох юм. Зүгээр мэдээж Эрдэнэс 5 толгой компани ямар компаниуд өртөөг би мэдэхгүй юм. Тиймэрхүү аж ахуйн хоорондын тооцоо бол ер нь бий. Дээр нь нөгөө нүүрсээ гаргаад эндээсээ мөнгө аваад аж ахуйд өгсөй шүү дээ. Гэтэл нүүрсний үнийн уналттай холбоотой төлбөр тооцоонд ер нь саатж байгаа юм ч байгаа бах. Дээр нь дахиад хэлэхэд Чаалкогийн нүүрс чинь ч гэсэн 2 сая тонн нүүрсийг гаргаж байгаа мөртлөө нэг ч төгрөг авахгүй шүү дээ. Ийм бэрхшээлүүд байна. Корпорац болох гэж байгаа талаар мэдээлэл өгч байна. Хинэ? Эрдэнэс Монгол компани корпорац болно гэх мэдээлэл. Өнгөрсөн 7 хоногт репортын слайд гэх компани Чингис бондын хөрөнгөөр санхүү гэх юм. Ангийн хүүхдийн компани тендерийг авсан маань гэдэг юм. Эрдэнэс компани чинь
ийм шүү дээ. Эрдэнэс оюу толгой, Эрдэнэс таван толгой, тэгээ Багнуур, Шивээ овоо, Эрдэнэт гэдэг энэ компаниуд бүгд нийлээд Эрдэнэс ээлжил гэдэг энэ компани бүрэлдэхүүн болж байгаа. Түүнээс Эрдэнэс таван толгой нь өөрөө тийм юм болох тухай асуудал байхгүй. Эрдэнэс Монгол биш, зүгээр Эрдэнэс ээлжил гэдэг тийм компани манад байгаа шүү дээ. Тэрний доор саяны уулуурхайн компаниуд. За, гэхдээ одоо яг юм хийхээр дандаа бэр хоч зүйл юм чинь надад бол би танарт энд хэлж байгаа. Энэ 11 сар гэхэд манай улсын Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчлэгээ сайжрах хэрэгтэй. Батбаял даргаыг авчираад энийгээ сайжруулаа гэсэн. Ямар компаниараа яаж хийлгэх нь бол тэдний асуудал. Энэ асуудлыг шийдгэж шаардаж энийг шийдвэрлэх нь бол засгийн газрын ажил. Ер нь бол нөгөө нэг бомбардаа шиг юм байлгүй дээ. Ер нь бол жишээ нь Монгол хүүхдүүд багаасаа ингээ монгол хэл соёл ахуй ёс заншлаа мэдхэн зүйтэй гэж үзэж энийг хийлгэх нь бол засгийн газрын ажил. Энийг хинээр хийлгэж ямар хууль дүрмийнхээ хүрээнд хэнийг шалгаруулж хийлгэх нь тэр бол тухайн хэрэг эрхлэх юм уу тэрний ажил. Хоёр өөр юм байгаа. Бодлогоо гаргаад бодлогоо зүтгүүлэх тэр бодлогыг хэрэгжүүлэх компани лоббит бол хоёр өөр. Ер нь тийм учраас нээлттэй зарлаад шалгаруулад явна. Харин ийм юм байлээ. Зарим юмн дээр бол нэг нээлттэй тендер зарлдгүй юм байлээ. Хуулиараа ямар юмн дээр тендер зарлдгүй юм гэхээр жишээ нь патенттэй ажил дээр бол тендер зарлдгүй юм байлээ. Патенттэй гэхээр одоо энийг би хийнэ. Би ингээ патентлээд авсан юмн дээр бол бүгдд нь зарлдаггүй. Патенттэй компаниар нь хийлэгдэх ч юм уу. Тиймэрхүү зүйл байдаг. За энэ зүйлс буруу зүйл асуудал. Нэгтэй хамгаалалттай болохтой. Тэр нь хойдоош урт туш хоёр доор хилцээ хийж энэ бараа бүртгэгдүүний хөлөөр авчирсан гэж хэлж боломжтой. Ганцхан засгийн газар шинэ үсэг дээр ихтэй урт түвштэй бас дахиад засгийн газар хооронд хилцээр явах хэрэгтэй. Тэгвэл ер нь эрчим хүчний хувьд бол одоо бид нар энэ 14 онд бол маш том ургац сураана. Монгол улс ойрын жилүүдэд жилдээ нэг жилийн дотор 173 мегаваттыг суурилуулсан тийм түүх хэрэм байхгүй дээ. Тэгэхээр бид нар яаж байгаа гэхээр 4-р цахилгаан станц дээр 123, 5-р цахилгаан станц 3-р цахилгаан станц дээр 50 мегаваттыг суурилуулж байгаа. Инхээр манай ямар ч үсэн эх жилийн өвлийн нөгөө цахилгааны хүндрэл элдв юм бол багасчихж байгаа. За ер нь цаашдаа бол экспортлох нь байх зүгээр сайхан өөдрөгөл юм дэгтэй 5-7 юм ашиглалтанд орох хэвээр 450 мегаватт энэ төр гэдэг. Тэр юмнууд нь ашиглалтанд ороод эхлэвэл тэгээ ТЭЦ 5 мавгүй экспортлж болох байхаа. Тэр бол бас болохгүй зүйл биш байх. Өшөө юу гэлээ? Техникч. Эдийн засгийн хөгжлийн сайд би хэлж шít энэ чинь засгийн газрын арга хэмжээ биш. Манай төрийн бас байгууллагын зохион байгуулж байгаа арга хэмжээ. Тэгээд тэд нар чухам юундаа хэнийгээ яаж оролцуулж байгаа бол төрийн бас байгууллагын шийдэж байгаа ажил. Ер нь дахиад нэг юм хэлэхэд энэ бол засгийн газар очиж баахан юм ярьдаг тэр талбар биш. Манай бизнесийн ирж хөгжил эдийн засгийнхаа асуудлыг ярьдаг, хөгжлийн гарцаа хэлдэг ийм талбар. Манай засгийн газар байгуулагдсан цагаас эхлээд оюу толгой бүтээн байгуулалтыг үргэлжлүүлээ гэдэг байр суурин дээр байгаа. Өнөөдөр ч байгаа. Гүний уурхаагаа ашиглая. Зүгээр дэлхийн эдийн засгийн байдал сайн биш байгаатай холбогдуулаад магадгүй манай нөгөө түнш манай нөгөө хамтрагч маань бас хөрөнгө оруулахад төдийлөн яарахгүй байгаа. Түнш Монгол улсын засгийн газраас болоод энэ дээр бол саадж байгаа зүйл байхгүй юм аа. Бид нар бол нээлттэй байгаа. Баярлалаа цагаа.